Сайн байцгаана уу бүгдээрэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хөөрхөн зураачийн тараат уншлагт тав тамирал. За өнөөдөр би яг ийм синглчүүдтэй гэх юм уу тэ эсвэл яг сингл гэж хэлж болохгүй юм байна. За яг одоо хүнтэй яг гэрлээгүй байгаа, хурмаа хийгээгүй байгаа тэм хүмүүст зориулж болвол одоо тараат уншлага хийх гэж байна. За тэгээд намайг үргэлж үзэж намайг дэмжиж байгаа та бүхэндээ бас маш их талархаж байна. Тэгээд бас хүмүүсээс намайг амар жоох хүүхд юм уу яаж яриад байгаа юм бэ энтэр гээд жоохон хэлсэн байлээ. Тэгээд уучлаарай одоо тэгээд ярьж байгаа л энэ угаасаа эхний нөгөө нэг бичлгүүдээ нөгөө хамгийн анх хийж исэн болохоор би бас жоохон нуршаад жоохон дуу суултай жоохон удаан өөртөө итгэлгүй ярьсан байж бас магадгүй. Тийм болохоор бас тэрийг бас ойлгоорой. Гэхдээ ингээ намайг хүлээж авч үзэж байгаа та бүхэндээ маш их талархаж байна. Өнөөдрийн бидний сэдв болвол ирээдүйд тантай гэрлэх тэр хүн яг ямар хүн байх вэ гэсэн сэдвтэй хэрхий. За тэгээд үүнийхээ хажуугаар та ер нь яг хайрын тал дээр, хайр сэтгэлийн асуудал дээр ер нь яг ямар хүн юм бэ? Мөн одоо тэнд өгөх тийм бяцхан зөвлөгөөг бас хүргэнэ. За тэгээд өнөөдрийн тавих асуултууд маань болвол эхлээд та яг хайр сэтгэлийн тал дээр яг ямар хүн бэ? За тэгээд тантай ирээдүйд гэрлэх тэр хүнийг илэрхийлэх нэг карт, мөн тэр хүний дотоод зүрх сэтгэлийг илэрхийлэх нэг карт. За мөн тэр хүний яг яаж таньж болох вэ? Яг яаж тэр хүнийг одоо өөрийнхөө яг гэрлэх ёстой тэр хүний одоо мөн гэдгийг мэдэх вэ? За мөн хайр сэтгэлийн тал дээр танд нэг зөвлөгөө гэсэн ийм картнуудыг бол татаж асуулт асууна. Энэ удаагийн уншлагын бүлгүүдийг бол тус бүрт нэг картаар хийн. За тэгээд карт болгоноос одоо хайр дурлалын бэлэг тэмдэг басан тэр картнуудаа бол татаад гаргаад ирсэн байгаа. За тэгээд өөрт чинь хамгийн их таалагдж байгаа зурагтай тэр картаа сонгоод тэгээд бүлэгтээ ороорой. 1-р групп, 2-р групп, 3-р групп. За тэгээд та их юм бодохгүйгээр яг өөрт чинь аль нь таалагдж чинь тийшээ яваад ороорой. Сайн байцгаана уу 1-р группийнхан минь уншлагата тавтай мөрөл. За тэгээд 1-р группийнханд маань зориулаад ийм картнууд бол гарч ирсэн байна. За тэгээд эхний асуулт бол та ер нь хайр сэтгэлийн тал дээр яг ямар хүн бэ? За та бол магадгүй хайр сэтгэлийн тал дээр маш тийм одоо цуцаан туршлагатай хүн юм шиг байна. Ер нь бол өмнө нь хайр сэтгэлийн одоо маш олон тийм өөрийн гэсэн тийм туршлагатай ер нь алтаж онож үзсэн те ер нь бол за тэгээд ер нь бол төсвөр төвчээр одоо төсвөр хатууж ил ер нь бол сайтай. За тэгээд нэг хайрсан хүний бол маш тийм тууштайгаар ер нь бол хайрлж болвол чаддаг. За мөн хайрынхаа төлөө бол өөрөө өөрийгөө хөгжүүлж те ингээд өөрөө өөрийгөө ингэж бүрэн өөрчилж чадхаар хэмжээний нэг тийм хайрын төлөө ер нь бол маш тийм одоо шаргуу хөдөлмөрлөдөг нэг тиймэрхүү хүн гэж бол хэлж болохоор юм бэ. Ер нь бол хайрыг одоо маш чухалд тавьдаг те. Нэг хүнд ингээ хайртай болох юм бол тэр хүнийхээ төлөө одоо юу ч хийгээд бэлэн нэг тийм хүн байна. За тэгээд ер нь бол хайр сэтгэлийн тал дээр бол яг л нэг тийм өөрөө өөрийгөө одоо байгаагаар нь ингээд маш сайн дайчилж чаддаг. За тэгээд өмнө нь бас өчнөө юм зүйлүүдээс бас маш олон тиймэрхүү зүйлийг бас сурч авсан болохоор ер нь л хайрын тал дээр их тууштай, хатууж сайтай хүн юм байна. За тэгвэл ирээдүйд одоо тантай гэрлэх, тантай суухт тэр хүнийг одоо илэрхийлэх зүйл нь болвол тэр хүн бол маш тийм өгөөмөр хүн юм байна. Одоо бусдад үргэлж тусалдаг. Ялангуяа материаллык зүйлээр ер нь өөртөө байгаа зүйлээсээ ерөөсөө бусдаас тэргэж харамлдаггүй маш тийм өгөөмөр хүн юм байна. Өөрөө ч гэсэн магадгүй яг тийм санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн хүн байх бас магадлалтай. За тэгээд ер нь л бол нэг бүр тийм амар баян биш ч гэсэндээ одоо байгаагаараа ер нь бол хүнд үргэлж тусалдаг тийм өгөөмөр, нинжин сэтгэлтэй ер нь бол тийм айгүй гоё тийм сайхан тийм зан чанартай бол хүн байна. Ер нь бусад хүмүүс ч гэсэн тэр хүнийг одоо яг тиймэр нь маш их хүндэлдэг, тэр хүнийг хайрладаг байх. За тэгээд дан ганц одоо материаллык зүйлийн туслалцаа гэхээсээ илүү ч гэсэн өөрөө ер нь л хүнд одоо яг тийм байгаагаараа тусалж болох юу вэ? Үргэлж дандаа бусдад тусалдаг. Тэгээд тэрнээсээ ч гэсэн өөрөө тийм үргэлж гоё зүйлийг мэдрэх дуртай, өөрөө тэрэндээ дуртай. Ер нь л нэг тийм маш их гоё хүн байна. Мэдээж одоо ийм хүн чинь те ингээд тантай гэрлүүл танд одоо өөрөө өөртөө байгаа бүх зүйлээ ер нь бол зориулж чадхаар гэсэн үг.
За тэгвэл тэр хүний дотоод зүрх сэтгэл нь ч гэсэн ер нь бол маш өрөвчтэй, ер нь бол дотоод хүч маш ихтэй тийм хүн байна тий. Итгэл одоо бусдад маш их итгэдэг хүмүүс ч гэсэн тэр хүнд одоо итгэдэг. Тэр хүний дотоод хүн өөрөө ер нь бол өөрөө өөртөө маш итгэлтэй, эр зоригтой ер нь бол тийм хүн байна. Тэгээд маш их халамжтай ер нь бол дотоод хүн нь. За тэгээд ер нь бол өөрийнхөө дотоод хүч, дотоод дуу хоолой бас тэгээд тэр бусдад тусалдаг тэр чанараараа хэцүү зүйлүүдийг бас ингэж одоо өөрөө ингэж зохицуулж, номонд нь оруулж одоо бусад тэр хэцүү асуудлуудыг үргэлж юм зөөлөн дулаан аргаар ерөнхийдөө бол шийдэж чаддаг тийм гайхалтай хүн байна. Нэг үгээр хэлвэл одоо тэр хүний дотоод сэтгэлийн тэр хүч ер нь бол хизээч барагдаж дуусгааргүй бүр тийм дүрлцэн тийм гайхалтай бүр тийм халуун дулаан тийм хүн байна. За тэгвэл та одоо тэр хүнээ ер нь яг яаж таних вэ? Тэр ирээдүйн тантай гэрлэх хүнээ. За тэгсэн чинь ер нь бол та хоёр ямар нэгэн тийм арга хэмжээнд дээр бас танилцж магадгүй. Эсвэл тиймэрхүү зүйлүүд дээр бол танилцсан байж магадгүй. За эсвэл найз нөхөрлөлийн одоо байдлаар бол танилцсан байж бас магадгүй. Тэгээд найзуудынхаа холбоосоор ч юм уу аль эсвэл өмнө нь та хоёр яг найзууд байсан байж болно. Нэг ангид бас сурдагч байсан байж болно. Ямар ч тач нэг тийм нийгмийн бүлэгээс одоо хамааралтай. Ямар эсвэл нэг ажлын байран дээр ажилладаг ч юм уу те. Эсвэл ямар нэгэн тиймэрхүү арга хэмжээ, хин нэгний төрсөн өдөр ямар нэгэн баяр ёслол тиймэрхүү зүйлүүд дээр ер нь бол танилцж бас магадгүй. За мөн танилцсан байж бас магадгүй. Эсвэл одоо тантай гэрлэх одоо энэ хүн чинь таны найз нөхөрлийн хүрээнд донд чинь бас одоо байж бас магадгүй. Эсвэл одоо өөр ямар нэгэн байдлаар танилцлаач гэж бодоход юм уу танд яг найз шиг чинь эсвэл бас санагдаж магадгүй. Тэр нь бас нэг тийм таних шинж тэмдэг бас болж болно. Яг л найз шиг те таныг одоо сайн найзыг чинь сонсдог, таныг дэмждэг ч гэдэг юм уу нэг тиймэрхүү эсвэл яг нэг юм хайрлахаас илүү нэг юм найзтайгаа ч хамт байгаад байгаа юм шиг тэр илүү бүр нэг юм сул чөлөөтэй санагддаг юм уу? Тэр нь бас танд тийм таних тэмдэг болж бас магадгүй. За тэгээд хайр сэтгэлийн тал дээр одоо танд өгж байгаа зөвлөгөө нь бол таныг одоо нөгөө өөрөө яг хайр дурлалын тал дээр айгүй тийм тууштай, тийм хүн гэсэн штеп. Гэхдээ та одоо өмнөх янз бүрийн тийм жоохон сэтгэлийн одоо шархууд тэг ингээд жоохон эмзэглсэн зүйлүүдээсээ бас болоод яг одоо бол жоохон тийм хайр дурлалын харилцаа хин нэгэнтэй ингээд ихлүүлсэн ч гэсэн ерөнхийдөө бол бүр ингээд дотносгоос жоохон айдаг болцсон юм шиг байна. Тэгээд тэрнээсээ болоод ч юм уу ер нь л ингээд нэг юм жоохон хурдан ямар нэг юмнаас уйдах гад ер нь энэ хайр дурлал гэдэг зүйлээс жоохон уйдах гад байдаг болцсон байж магадгүй. Ерөөсөө ингээд яг тэр өөрийнхөө тэр нэг тууштай байгаа тэр зангаа ерөөсөө гаргаж ирж бас жоохон чадахгүй байгаад ах шиг байна. За тэгээд тийм болохоор ер нь бол өөрөө чинь одоо энэ одоо хин нэгэнтэй ингэж дотносож сэтгэл зүрхээ одоо хүнд ингэж нээхээс одоо тэр айцаа ер нь бол жоохон дараарай гэж бол хэлж ах шиг байна. Тэгэхгүй бол ингээд айгаад байгаадах юм бол бас ингээд дараагийн одоо шинэ гоё харилцаагаа аль эсвэл яг энэ чухал хүнтэйгээ илүү татансаж чадахгүй байгаад иж бас магадгүй. За тийм зүйлийг бол зөвлөж байна. За манай нэгдүгээр группийнхний маань хувьд бол ирээдүйд өөртөө гэрлэх тэр нэгэн хүн бол үнэхээр л тийм гайхалтай, өөрийг чинь үнэхээр хайрлаж чадах, бусдын хувьд ч гэсэн бусдын хүндлэлийг одоо хүлээсэн тийм зөөлөн сэтгэлээрээ юмыг удирдах, чиглүүлж чаддаг ер нь бол тийм гайхалтай, ухаалаг тийм дотоод сэтгэлийн одоо хүч чадал маш тийм өндөртэй хүн юм байна. За тэгээд ер нь бол ийм одоо энэ ч бол айгүй том аз штэ тийм ийм гайхалтай хүнтэй одоо хурмаахийн суун гэдэг бол за тэгээд би ч гэсэн та бүхнийгээ яг энэ хүнтэйгээ уулзраад тэгээд сайхан гэрлэлтийг хийж гоё хурим хийгээсэй гэж бас хүсэж байна. За тэгээд намайг сонгож сонссон та бүхэндээ бас маш их талархаж байна. Бас энэ хөзөрнүүдтэй бас хамтдаа талархацгаая. Мөн ирээдүйд одоо би болох тэр гайхалтай гэрлэлтэндээ бас хамтдаа талархацгаая. Тэгээд тэр ирээдүйн одоо тантай гэрлэх тэр хүнтэйгээ аль хэдийнэ та бүхэн маань учирсан ч гэж магадгүй, аль эсвэл учраагүй таныг хүлээгээд ч байж магадгүй. Тийм болохоор яасан байсан ч тэр гайхалтай хайрттай бол хэдүүлээ
хамтдаа талархцгаая. Тэр нь ч гэсэн зүйтэй ах гэж бодож байна. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай. Сайн байцгаана уу? 2 дугаар группийн минь уншлагата тавтай мөрөл. За бидэнд зориулж ийм картнууд бол гарч ирсэн байна. За тэгээд эхний асуулт бол та яг хайр дурлалын тал дээр ер нь яг ямархуу хүн бэ? За та тэгвэл ер нь хайр дурлалын тал дээр айгүй тийм тогтвортой талтай хүн юм аа. Тэг ингээд ер нь бол хурдан ингэж хувраад идэггүй, ер нь бол нэг хүн дээрээ ч их тогтвортой. Тэгээд эсвэл яг ингээд үерхэл одоо тэр хайр дурлалын тал дээр бол нөгөө хүндээ одоо яаж хандхаа мэддэг, одоо аль болох тэр хүндээ одоо ийдэг хандаж чаддаг. Тэ ер нь бол би биенийхээ хоорондын тав тухыг бол айгүй тийм өндөрт тавьдаг. Ер нь бол би биенийхээ тав тухын төлөө маш их зүйлийг хийдэг. За нэг тиймэрхүү хүн байна. За мөн тэгээд одоо харилж байгаа тэр хүндээ байгаа зүйлүүдээ маш их хуваалцах дуртай. Бас ингээд айгүй их тийм бэлэг интерес өгөх дуртай. Мөн санхүүгийн тал дээр нь ч гэсэн ер нь бол тэр хүнийг үргэлж одоо дэмжихийг хичээдэг. Ер нь айгүй тийм хайр дурлалын тал дээр ухаалаг хүн юм. Мөн таны гэр бүлийн хүмүүжил ч гэсэн үүнд чинь бас айгүй их нөлөөлдөг бах. Тэний бас ээж чинь, аав чинь тэ ингээд ер нь гэр бүлээсээ сурсан тэр хайртай хүндээ яаж илүү ийдэг, түүнийг одоо яаж илүү хайрлах уу, яаж одоо байгаагаараа тусалж дэмжих вэ гэдэг тал дээр та ер нь бол айгүй сайн мэдлэгтэй, бас яахаа мэддэг тийм хүн байна. За тэгвэл та бүхэнтэй маань одоо ирээдүйд гэрчлэх тэр нэгэн хүн чинь за ер нь эзэмсэн мэргэжил хийж байгаа ажилдаа бол бүр үнэхээр гайхалтай тийм гаргууд хүн байна. Ер нь бол ямар ч зүйлийн ив хавыг олж хож чаддаг. За тэгээд мөнгө санхүүгийн тал дээр ч гэсэн ямар ч асуудалгүй одоо мөнгө олох, ажил хийх хүсэл эрмэлзэл нь бол маш өндөр. За тэгээд мөн багаар ажиллах чадвар бусадтай одоо таарч тохирохтой одоо маш сайн тийм хүн байна. Ер нь бол одоо нэг тийм айгүй тийм хурдан төргөний тийм хөдөлгөөнтэй хүмүүс байдаг шүү дээ. Тэ ингээ нэг юм амьдралын эрч хүч маш өндөртэй, амар хөдөлгөөнтэй юм болгоны ингээл ив хавыг олоод хүмүүсийн ингээл ур тойгоргүйгээл амар нэг тийм сэргэлэн яг тийм хүн байна. Ер нь бол итгэж найдаж амьдралаа даатгаж болохоор тийм гайхалтай эрч хүчтэй хүн байна. Ер нь бол тэгж харагдаж байна. Яг хөө бас нөгөө талаараа бас жоохон ажил гээд бас гүгээд байх жоохон магадлалтай. Ер нь л ажил гээд жоохон алга болчиход байх бас тийм магадлал бол байна. За тэгвэл тэр хүний чинь одоо яг дотоод зүрх сэтгэл нь бол айгүй тийм өрөвч, үнэхээр тийм зөөлөн, нинжин сэтгэлтэй. За эрэгтэй хүн байлаа гэж бодоход яг л тийм эмэгтэй хүнээс гаргаар тийм нинжин сэтгэлийг бүр өөрөөсөө гаргаж чаддаг нэг тийм хүн. За эмэгтэй хүн байлаа гэхэд одоо үнэхээр л тийм бүр ээж хүний одоо хайрыг өөрөөсөө гаргаж чаддаг тийм хүн байна. Эдгээгчтэй ингээд танд хэцүү гонигтай үеуд чинь үргэлж таныг эдгэж чадхаар тэр хүний дотоод зүрх сэтгэл нь бол ер нь бол хэнийг ч одоо эдгэхэд бэлэн тийм бүр гайхалтай бүр одоо тэр нинжин сэтгэл нь бүр тийм хязгааргүй гэх юм уу? Бас бусдыг одоо үргэлж дэмжиж үнтэй зөвлөгөөг бас зөвлөж чаддаг тийм гайхалтай хүн байна. Ер нь л бүр дотроосоо бүр гэрэлтдэг те зүгээр л ингээд чин сэтгэлийн нэг тийм халуун дулаан мэдрэмжийг бусдад дандаа ингэж өгч чаддаг яг тийм хүн байна. За тэгвэл тэр хүний одоо яг яаж таны одоо ирээдүйд яг суух ёстой тэр хүн чинь мөн бэ гэдгийг тань одоо яг яаж таних вэ гэвэл тэр хүн чинь магадгүй та хоёр өмнө нь бинийгээ таньдаг байсан байж магадгүй. Одоо өмнө нь ямар нэгэн байдлаар харилцаатай, ямар нэгэн танилчин байсан байж магадгүй. Аль эсвэл тэр хүнээс шууд та нэг тийм мэдрэмжийг мэдрэнэ. Энэ хүнийг ингээд өмнө нь таньдаг байлуу даач гэсэн юм уу те ингээд өмнө нь нэг л уулзж исэн юм шиг нэг тийм амар танил бүр юм цаанаасаа л нэг юм амар дотн тийм мэдрэмжийг бол танд өгнө ингээд бүр одоо дотоод дуу хоолой чинь танд ингээд өөрт чинь бараг хэлнэ наад хүн чинь одоо бараг муу юм шүү те ингээд эсвэл ингээд үнэхээр бүр ингээд амар танил мэдрэмж нэг тийм халуун дулаан одоо ингээд хуучин тийм гоё дурсамжаа буцааж сэргээж дурсаад байгаа юм шиг тийм гоё мэдрэмжийг бол авнаа. За яг энэ байдлаараа та бол таньж болох нэ энэ хүний. Хайр дурлалын тал дээр одоо та бүхэнд маань зөвлөж байгаа зөвлөгөө нь бол та бүхэн маань одоо хитрхи хин логик сэтгэлийг
хайр дурлал дээр ашиглах гэдэг гэж магадгүй. Хитрхи их бодол одоо тархиараа өдөртүүлээд гэх юм уу? Одоо яг тэгэх ёстой юм болов одоо яаж илүү хайрлах вэ? Тэрнийгээ одоо яаж халамжлах вэ? Яаж одоо тэрнтэйгээ харилцах вэ гэдэг тал дээр хитрхийг одоо тархиа одоо ашиглаад ер нь бол бодлоод агаад гэх юм уу? Ерөөсөө сэтгэл хөдлөлөө айгүй их дардаг гэсэн үг. За тэгээд ер нь бол заримдаа ч гэсэн ер нь сэтгэл хөдлөлийн тэр одоо илэрхийлэмж одоо тэр илэрлүүд бас хайр дурлалын тал дээр маш их одоо хэрэгтэй байдаг. Тийм болохоор ер нь бол сэтгэл хөдлөлөөс бити их дараарай гэж ер нь бол зөвлөж байгаа шүү гэн. Яг одоо таны сэтгэлд одоо юу мэдрэгдэж байна, ямар сэтгэл төрж байна, сэтгэл зүрх чинь ер нь тэр хүнээс одоо хайртай хүнээсээ яг юу мэдрээд байна, юу хүсээд байна гэдгийг ерөнхийдөө бол гаргаж бол илэрхийлж явах юм бол одоо улмал хайр сэтгэлийн харилцаа чинь улмал гүнзгий улмал одоо сайхан байна гэсэн үг, илүү ойлгомжтой. За тэгээд 2 дугаар группийнхэнд маань өнөөдөр бас маш гоё картнууд иргэсэн. За тэгээд ирээдүйд та бүхнийг маань одоо хүлээгээд байж байгаа аль эсвэл аль хэдийн учир чсан байгаа тэр ирээдүйн та бүхний одоо ихнэр нөхөр тэр хүмүүстэй бас бүгдээрээ хамтдаа талархацгаая. За тэгээд мөн энэ гайхалтай тарот картнуудтай ч гэсэн хамтдаа талархацгаая. Би ч гэсэн та бүхэндээ маш их талархаж байна. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай. Сайн байцгаана уу? 3 дугаар группийнхан минь уншлагата тавтай мөрөл. За та бүхэнд маань зориулж ийм гайхалтай картнууд эргэгдсэн байна. За тэгээд бид бүхний эхний асуулт бол та яг хайр сэтгэлийн тал дээр яг ямар хүн бэ? За та бүхэн маань бол хайр сэтгэлийн тал дээр тийм шудраг байдлыг маш их хүсдэг. Өөрсдөө ч гэсэн ер нь бол шудраг байдлыг бол айгүй их тийм хэрэгжүүлдэг хүмүүс юм байна. За тэгээд ер нь бол бүх зүйлээ 50-50%-аар хувааж хийн одоо тиймэрхүү зүйлийг бол айгүй дуртай бас хамтрагчаасаа хүсдэг. За тэгээд буулт хийж бас чаддаг. Бас тэгээд урамшуулах үедээ бас урамшуулж чаддаг яг тиймэрхүү хүн ямар ч тач яг шударгаар харилцдаг. За мөн хайр сэтгэлийн тал дээр бас өөрийн үүрэг хариуцлагатай бас маш тийм үнэнч одоо яг айгүй тийм хариуцлагатай ханддаг гэсэн үг. Өөрийн хүлээх үүрэг хариуцлагаасаа ерөөсөө буцдаггүй. Ер нь бол хэлсэн бол хэлсэн, ярьсан бол ярьсан яг тиймэрхүү байдалтай хүн байна. Санхүүгийн одоо дундын санхүүгийн талаа ч гэсэн ер нь бол хамтдаа хийх зүйлсээ ч гэсэн яг хоёр талаасаа 50-50%-аар нь одоо хувааж хийхийг бол айгүй хичээдэг, ирмэлцдэг. Яг л нэг тийм шудраг одоо байна гэсэн тийм одоо өөрийн гэсэн баримталдаг дүрмтэй гэх юм уу. За тэгвэл тантай одоо ирээдүйд гэрлэх тэр нэгэн хүн бол айгүй тийм ухаалаг бас тийм сэргэлэн хүн байна. Ямар одоо айгүй тийм сониуч юмыг одоо сурах ер нь бол хүсэл эрмэлзэл маш өндөртэй. Хүнтэй одоо айгүй тийм яриа хөрөөтэй, тийм сэргэлэн, тийм ухаалаг хүн байна. Хүнтэй яаж харьцгаа, юу ярихаа мэддэг. Айгүй тийм бусадтай нийтэж одоо ингээд нэг үгээр хэлвэл амар тийм extrovert юм шиг хэрнээ бас ингээд хамаа намаагүй ингээд хинтэй ч хамаагүй нийлээл, хинтэй ч хамаагүй ингээд юм яриад байдаг бас биш. Тэгсэрнээ ингээд цаанаа бол өөрийгөө одоо хинтээ яг яаж харьцах уу, юу хийх үү гэдгийг бол маш сайн мэддэг. Ер нь бол сонор сэрэмж маш сайтай тийм ухаалаг хүн байна. Бас тэгээд бусад хүмүүсийн хувьд ч гэсэн ер нь бол айгүй одоо нэр хүндээс өндөртэй. За тэгвэл тэр хүний одоо дотоод зүрх сэтгэлээ нь бол яг л тийм хүүхдэрээ ер нь бол айгүй тийм өвөрмөөцтэй ингээд айгүй цагаахан ер нь бол дотоод хүн нь бол маш тийм цагаахан зөөлөн нэг тийм хүн байна. Ер нь бол айгүй тийм эрх дураараа ингээд өөрийнхөө хийн гэсэн болгоноо л ингээ хийдэг айгүй тийм өөрийнхөөрөө сэтгэдэг тийм өвөрмөц айгүй тийм эрх чөлөөт амьдралд бол дуртай. Яг дотоод хүн нь бол тийм одоо амар тийм хүүхдэрээ гэхдээ хинт ч одоо хор хөнөөл хүрхийг бол хүсдэггүй. Яг нэг тийм зөөлөн одоо ерөөсөө л яг тийм хүүхдэрээ л хүн байна. Ер нь бол дотор хүн нь. За та тэгвэл одоо яг тэр хүнээ яаж таньж болох вэ? Тэр ирээдүйн тантай гэрлэх хүнээ. За тэгсэн чинь танд ер нь бол тэр бие даасан байдал одоо бусдаас тэр ерөөс хараад бус тэр нэг байдал нь бол танд маш их таалагдаж бол магадгүй. Яг юм өөрийнхөөрөө эрх чөлөөтэй байгаа байдал нь бол таны сэтгэлийг бол маш ихээр татна. За хэрвээ учирсан байлаа гэж бодоход
тэр талаараа бол таныг бол өөртөө маш их татдаг. Ер нь бол яг ийм өөрийнхөө хийх ёстой зүйлээ л хийдэг. Одоо өөрийнхөө дуртай зүйл рүү ер нь бол бусдыг ер нь халдаадгүй те ингээд хин нэгэн хүнээс юусаа хараад байх дурггүй. Яг нэг тийм өөрийнхөөрөө тийм зан нь бол танд бол маш таалагддаг баха. Тэгээд ер нь бол хийж байгаа зүйлдээс яг эзэн болж хийдэг те ер нь бол айгүй тийм танд одоо бодтой ер нь бол айгүй тийм чадварлаг бас санагдах бах. Ер нь л бол айгүй нэг тийм бие даасан л мэдрэмжийг ер нь бол танд айгүй өгөөд гэсэн үг. Тэр нь танд маш их таалагдах нэ. За тийм байдлаар нь бол энэ хүнээ бол таньж болно. Та одоо магадгүй өөрөө ирэхгүй л яг тэр зан чанарт нь ер нь бол татагдаад байна л гэсэн үг. За тэгээд хайр дурлалын тал дээр танд өгж байгаа зөвлөгөө нь бол та одоо хайр дурлалын тал дээр магадгүй жоохон токсик гэж магадгүй. За ер нь л бол ингээд жоохон таалагдаад байгаа хүндээ ч юм уу эсвэл ингээд жоохон хос мостойгоо муудахаараа ингээд нэлийн ингээд дайсгнах гад идэг. Ер нь бол нэг муудаал ингээд жоохон ингээд төрчөлдөөл болчдгоо. Ер нь бол тэрийг ингээд амар даймжруулах туртай нэг тиймэрхүү байж магадгүй. За ер нь бол тэрийг одоо жоохон одоо хязгаарлах болох хэрэгтэй гэж ер нь бол хэлж байгаа шиг байна. За тэгээд ер нь бол айгүй их тийм байсаж байгаа л ингээл нэг юм жижигхэн юмн дээрээс ингээд хэрүүл эхлүүлэх гээд байд юм уу, жоох ингээд зөрчилдөх жоохон туртайч гэх юм уу. Ер нь бол нэг тийм жоохон токсик байх туртай юм шиг байна. Тэгэхээр тэрийг ер нь бол болох хэрэгтэй. Үхээсээ ямар ч ингээд асуудал гарахгүй байна гэж байхгүй шүү дээ. Тийм юм чинь ингээд баг зэргийн асуудал гарахад бол тэрийг ингээд одоо юу гэдэг ингээд жижиг байгаа дээр нь ер нь бол зохицуулт сураарай. Ерөнхийдөө тэрийг одоо тэгж амар дэвэргэх ер нь хэрэггүй гэх юм уу. За тэгээд 3 дугаар группийнхний маань тэр эрэх дураараа тэ өөрийнхөөрөө тэр ирээдүйн эхнэр нөхөр болох тэр томоогүй хүн нь бас одоо учирсан жиж магадгүй, аль эсвэл учрах гээд хүлээгээд ч байж магадгүй. Тийм болохоор ирээдүйн тэр гайхалтай хамт одоо амьдрах тэр хандаа бүгдээрээ хамтдаа талархацгаая. Тэгээд энэ гайхалтай тарот кашнуудаа ч гэсэн хамтдаа талархацгаая. Би ч гэсэн та бүхэнд маш их талархаж байна. Дараагийн бичлэгүүдийн маань ч гэсэн хамтдаа үзээрэй гэж хүсье. За тэгээд өнөөдрийн энэ хүн уншлагатай хамтдаа байсан тань маш их талархаж байна. За тэгээд хайр дурлалын тал дээр ч гэсэн ерөнхийдөө бол маш аз жаргалтай байх болтугай. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай.